Энэ санаачж оруулж иж байгаа хууль нь ерөөсөө ганцхан зүйлийг зохицуулж байгаа. Өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн эрх зүйн байдлыг л зохицуулж байгаа. Өөр юм бол байхгүй. Тэгэхээр сүүлийн үед бол яаж ийм нэхэр 2 сар юм ажиллуулчихад хүмүүсийг бол халаа хөөгөө явуулцдаг. Дахиад 2 сар ажиллаулдаг. Энэ төргээд ирсэн ийм бүр хуулийн цоргог ашиглаж ийм хийдэг хүмүүс ч гэсэн бий болцсон байна. Энэ ямар салбаруудаар голцсон байна гэхээр барилгын салбар гэдэг юм уу, үйлчлэгээний салбарууд, бар, ресторан, за тэгээд энэ худалдааны салбарууд, энэ түрээсийн газар энэ гэж ярьж штэ тийм ээ. Ийм газруудад голцоод давтагдаад байгаа маа. Тийм учраас яах вгээр өдөөсөө хүмүүсийн туршилтын хугацаа гэдэг нэрийн дор аваад цалингүй ажиллуулж байгаад ингээд явуулцдаг, хөөгөө явуулцдаг. Тийм болохоор сүүлийн үед орж иж байгаа ажилд орохсон залуучууд нь бол ерөөсөө үндсэндээ итгэл алдарч байгаа. Ажилд яагаад гэвэл очиод ажиллахаараа цалин авч чадахгүй. Тэгэхээр ажил олгогчид бол хүнийг ажилд авчаагаад болвол хөдөлмөрийн гэрээ байгуулах зүйтэй юм байна л гэж би хөдөлмөрийн эрх үүсгэх ёстой байна гэдгийг л энд нь оруулж өгч байгаа. Энд нь оруулахаасаа гадна цагаар ажиллах гэдгийг бас нэмж оруулсан маа тэр заалтыг. Цагаар ажиллах гэдэг заалтыг бол оруулахдаа тодорхой ажлыг хийж гүйцэтгээд цагаар ажиллах гэдэг нь тодорхой ажлыг хийж гүйцэтгээд зарцуулсан цаг хөдөлмөрийн бүтээмжтэй тохирсон ажлын хөлсөө шууд авдаг ажил эрхлэлтийн хэлбэр юм а гэж олон төрлийн ажил үйлчлэгээ цагаар болон тодорхой хугацаанд гэрээгээр болон хийж гүйцэтгүүлэх боломжтой гэдэг. Энэ тэгэхээр өдөртөө бол ажиллаж байгаа хүмүүсийг бол өдөртөө ажиллаад өдөртөө яваад ч юм уу ресторанч гэдэг юм хаан ч гэсэн ажиллаж байгаа оюутан залуучууд ч гэдэг энэ хүмүүстэр бол энэ гэрээ бол хэрэгжихгүй гэдгийг хэлж байгаа. Тэгэхдээ би энэ гэрээн дээр бол хөдөлмөрийн гэрээн дээр оруулж өгөхдөө цагаар ажиллах гэж заалтууд энэ төр нь бол хуучин их бүрхэг байхгүй байснуудыг бол нэмж оруулсан байгаамаа. Зүгээр төр ажил дээр зам дээр ажиллаж байгаа хүмүүс үү 3 сараар энэ ч юм уу барилга дээр ажиллаж байгаа хүмүүс төр ажиллаар энэ ажилчнаар ажиллуулж байгаа юм бол хөдөлмөрийн гэрээ хийх нь зүйтэй гэдгийг би хэлж байгаа. Яагаад гэвэл энэ хүмүүс бол бас нийгмийн даатгалаа төлөвлөх хэрэгтэй, цалингаа аваад явах хэрэгтэй. Цалингаа авахтаа бол хөдөлмөрийн доод хэмжээнээс бол баггүйгээр их байхаар бол цалингийн тогтоох ёстой гэдэг ийм заалтуудыг оруулаад явсан маа. Торгуулийн хувьд ийм байгаа. Торгуул бол ердөөсөө ажил олгогч бол компани захирал гэдэг юм уу хуучин болоод нэг 50-аас 100 мянган төгрөгийн торгуул төлдөг байсан бол тэрийг бараг 10 дахин нэмсэн юм байгаамаа. Яагаад гэвэл ингэж сая төгрөг болгож өгч байгаа 500 сая төгрөг болгож өгч. Ингэж хариуцлагажуулж өгөхгүй бол ерөөсө гэрээч хийхгүй юм байна. Дээрээс нь бол тэр хүмүүсийн өмнө бол үр хүлээхгүй юм байна л гэж бодож байгаа. Торгуулийн асуудал бол зөрчлийн хууль гэдээ орж иж байгаа. Тэрэн дээр бол давхар бол ерөөсө их баг нэг шийдэгдээд явчих واخа гэж коэффициент дээр энэ явчихна. Тэрнээс ч би аж ахуйн нэгжүүдийг бол дарамтлах үүднээс байдаг юм уу? Энэ бол торгуулж авах нэмэх гээд байгаа юм алга байна. Зүгээр хариуцлагажуулж өөрөөр хэлбэл ажил олгож байгаа хүн ажил олгож байгаа болвол гэрээ хийл гэж хэлж байгаа. Тэгээд тэр хүнийхээ өмнө үр хүлээл гэж хэлж байгаа. Цалингийн үг нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгалын төлөө л гэж ярьж байгаа. Байнгын ажиллах ажлууд дээр байнгын биш гэдэг дээр цаг гэдэг дээр тусад нь гаргаж байгаа. Дайлангуй тэр дадлагч гэж бас нэг байж байгаа. Би хүмүүст нэг үсээ хэлчихэж байгаа. Дадлагчдын оюутнууд бол дадлаг хийдэг. Тэрийг бол байгууллагатайгаа тохироод дадлаг хийгээд явж болно л гэдгийг байж байгаа. Энэ бол яах үгээр дэсээ урт хугацаанд ажиллах хүмүүс нь хөдөлмөрийн гэрээ хийхгүйгээс бол хохироод байна гэдгийг л би алгажуулж өгч байгаамаа л гэж хэлж байгаа. За баярлалаа. Энэ зэрэг гишүүн асуултаа асууя.